За бүгдээрээ сайн байна уу? За та бүхэндээ энэ Unimix буюу Unilive гэж энэ платформын талаар өөрийнхөө судалж мэдсэн зүйлийг хуваалцъя гэж бодлоо. За Монголд үйл ажиллагаа явуулаад бас нэлээдгүй хэдэн сарын өөр үзэж авах шиг байна. За Unimix гэж юу юм бэ? Unilive гэж юу вэ гэдэг тал дээр одоо өөрийнхөө судалсан сонирхсан зүйлүүдийг та бүхэнтэй хуваалцъя. За Unimix бол дэлхийн анхны одоо трейдийг DeFi загварт трейд буюу DeFi энэ хоёрыг хослуулсан ийм загвар суурилсан шинэ үеийн арилжааны платформ юм аа. Түүний зорилго нь чанартай дижитал хөрөнгөөр дамжуулан Web 2 хэрэглэгчдэд болон хөрөнгө оруулагчдыг Web 3 ертөнц рүү аюулгүй аажмаар шилжүүлэх бөгөөд ингэснээр уламжлалт санхүү ба крипто эдийн засгийн хооронд гүүр болж ажиллана. За энэ дижитал санхүүгийн бүх талын хөгжлийг дэмжих зорилготой гэж байна. За Unimix-ийн Unilive миний апп экосистемийн хүрээнд хөнгөн аюулгүй арилжааны орчныг бүрдүүлдэг. За энэ орчин нь уян хатан дэд бүтцтэй бүрэн хэмжээний санхүүгийн стейк хэрэггүйгээр ажилладаг гэсэн байна. За платформ нь NFT, DeFi болон Web 3 үйлчилгээ, за төрөвч хөрвөгсөн бирж гэх мэтийг нэгтгэхэд хэрэглэгчд болон токен эзэмшигчдэд одоо бүтээгдэхүүнүүдийн хооронд одоо харилцан ашигтай уяаглалтай холбоог бий болгодог гэж байна. Ийхүү Unimix нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид олон нийтийг Web 3 экосистемийн өрөөнд бодит цагийн орчинд холбож байна гэж байна. Тэгэхээр орчин үеийн шинэ 3 одоо шинэ Web 3 гэдэг ертөнц рүү хөл тавиулахад холбодог ийм платформ аа л гэж нэрлсэн байна. За Unimix нь ба Unilive харилцаа нь юу вэ гэсэн байна. За Unimix нь Unilive-ийн стратегийн хөрөнгө оруулагч бөгөөд хэрэглэгчдэд олон төрлийн одоо санхүүгийн үйлчилгээ болон хэрэгслүүдийг санал болгох чиглэлт юм байна. За Web 3 орчинд Unimix-ын токен гаргасны дараа за хөрвөх чадварын асуудлыг шийдэх мөн Unilive экосистем доторх арилжааг дэмжих хэрэглэгчдийг идэвхтэй хөрөнгө оруулагч болгон хувиргах үүрэгтэй юм байна. Ингэснээр Unilive нь контент ба санхүүг нэг орон зайд уялдуулсан өндөр оролцоотой экосистемийг болгож байна. За Unilive контент медиа хэрэглэгчдийн оролцоогоор дамжуулан шинэ хэрэглэгчдэд нэвтрэх гарц бий болгодог бол Unimix нь тэр урсгалыг арилжаа токены хөрөнгө оруулалт дижитал активын худалдаанд одоо шилжүүлж өгч ингэж хамтарч ажилладаг байх нэ. Unilive Unimix нь одоо хэдийгээр нэг компани ч гэсэн одоо Unilive болон Unimix-ийнх нь өөрсдийнх нь зорилго болоод нөгөө чиглэлүүд нь өөр байх нэ. За контентын төслүүдийн нэр хүн сонирхол тогтвортой хэрэглэгчдийн өнцөө эдийн засгийн идэх болж хувирдсан байна энэ хоёр нь гэж хамтарч ажилласнаар. За Cat гэд банкны тухай бол яригадаад байгаа. За энэ банкыг одоо энэ танилцуулган дээр юу гэж танилцуулсан байна вэ гэдгийг зүгтээр харцгаая. За энэ банк нь болохоор Малайзийн Лабян дахь хуулийн дагуу зохицуулсан хөрөнгө оруулалтын банк юм аа. За тус банкны лицензийн дугаар гэдэг. За энэ дээр ингээд бүх юмуд өгөгдсөн лицензийн дугаар нь бол өгөгдсөн байна. За тэрний зорилго нь болохоор олон төрлийн ангилалд хөрөнгө оруулах, за дэлхийд даяар банкны үйлчилгээг ашиглах боломжийг олгох юм зорилготой юм байна. За энэ нь бол хамтын ажиллагаанд дэлхийд даяарх гүйлгээхэд хамтарсан картын системтэй юм байна. Санхүүгийн байгууллагаар зохицуулагдсан юм байна. LFCA гэсэн санхүүгийн байгууллагаар зохицуулагдсан юм байна. За финтек болон блокчейн төслүүдийг дэмжих хөрөнгө оруулалт хийдэг гэж байна. За нөөцийн сан хөрөнгийн бүрэн удирдлагын системтэй хэрэглэгчийн хөрөнгө нь Cat банкны хамгаалалттай дансанд хадгалагддаг ил тод найдвартай байдлыг хангадаг гэж байна. Та бүхний одоо Unimix токен худалдаж авсан мөнгө бол одоо Cat банкны хамгаалалттай дансанд хадгалагддаг ил тод найдвартай байдлыг хангадаг гэсэн байна. За fiat value-тэй орлого зарлагынуудыг дэмжих төвлөрсөн бас үйлдэлүүднээс өгөөдийг бий болгосон юм а гэж. За одоо сүүлийн үед энэ банкуд буюу ер нь энэ системүүд болохоор үндсэн валютууд буюу одоо
доллар, евро гэх мэтчлэн үндсэн одоо бидний fiat value гэж яддаг эдгээрийг одоо сүүлийн үеийн токенуудаа ингэж хавсарч энэ банкны үйлчлэгийг тэгээ тэр нь болохоор нөгөө төвлөрсөн бус удирдлагатай төвлөрсөн бус системтэй хин нэгэн компани ч юм уу ийм удирдгөө зөвхөн одоо тухайн одоо системд оролцож байгаа хүмүүс өөрсдөө одоо удирддаг гэх юм да одоо ингийн эрхлэхэд тийм одоо удирдлагын системүүдийг бий болгож ер нь тэр тал руу нэлээд явж байгаа шиг байна. За гэхдээ энэ компани бас нэг энэ банк бол нэг тийм бас л тийм л зорилго агуулсан юм да гэж харагдчих байна. За энэ Unix гэж токен нь ямар учиртай юм бэ гэдгийг зөвхөн энэ дээрс харъя. За Unix токен за Unix платформын дотоод токен нөгөө энэ нь веб 3 орчинд үндсэн гүүр за экосистемийн үн цэнийг хангадаг гол хэрэгслээ. Unix нь за Unix нь дараах зарчмаар ажиллагаа гэж уншгаа. За нэгдүгüүрт нь токен хадгалсны төлөө хүү авах. За хоёрдугаарт нь стейкинг буюу системд хөрөнгөө төвжихэд шагнал авах. За тэгснээрээ удирдлагад оролцох эрх авах гэх мэт үйл ажиллагаанд оролцож болох юм байна. За Unix токен хэрэглэгчдэд тогтмол ашиг болон бонус өгдөг бөгөөд Unix экосистемийн тогтвортой өсвөлтөд голлох үүрэг гүйцэтгэнэ гэж байна. За энэ за Unix токеныг хаана хэрэглэх юм бэ гэхээр за Unix болон Unix-ийн хэрэглэгчдэд зориулсан дотоод одоо шагналыг нэгж болж ажиллана гэж байна. За төлбөр шимтгэл буруулахад токен эзэмшигчид Unix дээрээ арилжааны шимтгэл үйлчилгээний төлбөр арилжааны урамшуул дээр хөнгөлт эдэлнэ гэж байна. Хадгалалт хөрвөх чадвар. За токен арилжаанд ашиглагдах идэвхтэй хөрөнгийг нэгж мөн дотоод одоо хөрвөх чадварын гол бүрэлдэхүүн хэсэг юм а гэсэн байна. За ашиглалтын сценарууд нь юу байна гэхээр за хадгалж хүү авах юм байна, стейк хийж хүү авах юм байна, арилжаанд ашиглах ба шимтгэл одоо бууруулахад ашиглах юм байна. Төслүүдийн удирдлагад оролцох санал өгөх хэрэгтэй болох юм байна. За миний түрүүний ярьсан нөгөө одоо төвлөрсөн бус удирдлагын эрхийг бас өгөх юм байна. За Unix нь экосистем дотор контент болон дижитал үйлчилгээний төлбөр хийхэд энэ токеныг ашиглах юм байна. За тэгээ бонус урамшуул хэлбэрээр бас ашиглаж болох нэ. За бас одоо сүүлийн үед гарч байгаа мэдээлэлээр бол тэр тоглоом гэж гарч ирсэн Unix-ийн одоо энэ Unilive-ийн тоглоом гэж гарч ирсэн. Тэгээ тоглоомын ертөнц рүү бас оруулчихж байгаа юм байна гэж харагдаж байна. За энэ дээрээ бол тэр нь бичгтэйгөө харагдаж байна. За энэ одоо токен 1 тэрбум ширхэг гарах нэ. За энэ нь ямар хэрэглээтэй харъя зэмээр. За Unix токны одоо эдийн засаг гэсэн юм байна. За Unix экосистемийн тэнцвэртэй хөгжилд урт хугацааны тогтвортой байдлын хамталны идэвхийг дэмжих зорилготойгоор нарийн төлөвлөгдсөн гэж байна. За 1 тэрбум ширхэг Unix гарах юм байна. За экосистем ба хамт олон. За Unix болон Unilive-ыг хөгжүүлэх хэрэглэгчтэй урамшуул стейк удирдлагад зориулагдана гэд 600 мянган ширхэг байна. За баг ба менежментэд 20% буюу 200 мянган ширхэг төслийн үүсгэн байгуулагчид хөгжүүлэгч багийн урамшуул олж орох юм байна. За хөрөнгө оруулагчид ба стратегийн түншүүд 12% буюу 120 мянган Unix эхний хөрөнгө оруулагчид буюу веб 3 түншлэлийн хөтөлбөрт оролцох шударга энэ очих юм байна. За дараа нь болохоор Reserve буюу Panda одоо нөгөө хадгаламжийн сандаа бол 50 сая ширхэг Unix-ыг онцгой тохиолдолд ашиглах SaaS системийн тогтвортой байдлыг хангана гэж ингэж хадгалж байгаа юм байна. За хөрвөх сандаа бол 3% буюу 30 сая ширхэг койныг арилжааны зах зээл дэх ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хадгална гэсэн. За ийм юм байна. За токен гаргалтын хугацаа нь бол 60 сар буюу 5 жил үргэлжинэ. За багийн одоо хэрэглэгчдийн одоо үндсэн багийн хэрэглэгчдийн токен нь бол 48 сар 12 сарын хугацаанд үгжээтэй байх юм байна.
За дараа нь 48 сарын турш сар бүрийн одоо багаар ингэж сайлагдаж явах юм байна. За ийм одоо хуваарлалтай токен байна. За ингэснээр Unimix баг болон хөрөнгө оруулагчид урт хугацааны оролцоо итгэлцэлтэд суурилсан байдлаар ашиг хүртэх хэрэгтэй гэж байна. За та бол одоо токены хадгаламж хийснээр энэ одоо тарагдж байгаа 600 сая токеноос одоо хүртэх боломжтой л гэж би бол ойлгож байна. За Unix токены хадгалалтын орлогын систем гэж юм л да. За Unimix платформ нь хэрэглэгчдийг урт хугацаанд токены хадгалах экосистемийн өсөлтөд оролцохыг дэмжих зорилгоор урамшууллын одоо механизм нэвтрүүлсэн гэж байна. За ажиллах зарчим нь Unix токены хадгалалт нь орлого үүсгэх тусгай алгоритмын системээр тооцогдгоо. Энэхүү систем нь дараах байдлаар ажиллана гэж байна. За хэрэглэгч бүр тодорхой хэмжээний Unix токен хадгална. Систем нь хэрэглэгчдийн токен эзэмшлийн хэмжээ, хадгалсан хугацаа, идэвхтэй оролцоог харгалзан одоо эренбэлэлт хийгдэх юм байна. Энэ эренбэлэлтийн үр дүнд өдөр болгон орлого хуваарлагдана. За ингэснээр токен эзэмшигчид болон жижиг эзэмшигчид хоёул адил шударгаар орлого авах боломжтой гэж байна. За орлого хуваарлалтын зарчим нь болохоор өдөр бүр Unimix экосистемээс бий болсон орлогын тодорхой хувь нь Unix хадгалагчид хуваарлагдана. За орлогын хуваарлалт нь хэрэглэгчдийг одоо 300 хадгалалтын бүсүүд хуваарлаж байгаа маань. За дээд бүс топ 100 гэсэн байна. За энэндээ бол хамгийн их Unix эзэмшигчид болон урт хугацаанд хадгалсан хэрэглэгчид өдөр бүрийн нийт орлогын 10% хуваарлах юм байна. За үндсэн бүс буюу дундад эзэмшил тогтмол хадгалагтай хэрэглэгчид болохоор өдөр бүрийн орлогын 5-аас 7%. За идэвхтэй бүс буюу шинэ хэрэглэгчид богино хугацааны хадгалалтанд өдөр бүрийн 2-оос 3%. За жишээ нь Unimix-ийн нийт ашигын одоо өдөр тутмын ашиг 100 мянган Unix байвал за топ хэрэглэгчид 10,000, за дундын хэрэглэгчид 5-аас 7,000 Unix, за бага буюу шинэ хэрэглэгчид болохоор 2-оос 3,000 Unix орчим урамшуул авах юм байна. За энэ механизмаар хэрэглэгч бүр өөрийн Unix токены хадгалах стейкийг системийн оролцоо идэвхтэй оролцож байх замаар тогтвортой пассив орлого орлох боломжтой харагдаж байна. За энэ хөтөлбөр нь болохоор энэ монголоор бол нэг тулгын чулууч гэх юм уу, нэг тиймэрхүү л утга агуулж байгаа юм байна. Тулгын чулуу гэж авчруулах юм да. За Unimix нь энэ хөтөлбөр нь болохоор нөгөө CAT банкны идэвхтэй дэмжлэгтэй нэвтрүүлэгдсэн. За банкны стандартын дагуу бүрэн нийцэлтэй стратегийн бүтээгдэхүүн юм аа. Энэ хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн итгэлцэл, хөрөнгө хамгаалал болон тогтвортой өсөлтийн өгөөжийг веб 3 орчинд хангах юм аа. За хөтөлбөрийн үндсэн онцлог нь болохоор хөтөлбөр нь 3 үндсэн хэмжүүр суурилтанд эдгээр нь анх удаа дижитал хөрөнгийн салбарт гурвалсан уялдаа бүхий загвар хэлбэрээр хэрэгжиж байгаа юм байна да. За нэгдүгüүрт нь аюулгүй байдал. За хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалахад хамгийн өндөр түвшний хамгаалалт хэрэглэх юм байна. За хоёрдугаарт нь өгөөж хадгалалтын токен болон санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн өгөөжийг тогтвортой өсгөх механизмтай. За гуравдугаарт нь бүх санхүүгийн урсгал процесс нь олон улсын банкны болон финтех стандартад нийцсэн юм байх нэ. За хөрөнгийн хадгалалт ба гүйлгээний систем. За хэрэглэгчдийн хадгалж буй хөрөнгө нь Британий Cairn Cloud компани тусгай гадаад данснууд хадгалагдана гэж байна. За энэ нь болохоор 21 онд одоо Visa Group-ийн бүрэн эзэмшилд орсон ийм компани бахан дэлхийн хэмжээний төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч компани маа гэж байна.
тус систем нь одоо визагийн галбац үйлчинд бүрэн нэгтгэгдсэн. За бүрэн ил тод бүрэн ил тод байдалтай юм байна, аюулгүй байдалтай юм байна, олон улсын зохицуулалтын бүх одоо зохицуулалтаар хангагдсан байна, хөрөнгөний шилжилт нь бүх шатанда одоо хяналттай хийгдсэн байна. За энэ юуны за тэгэхээр энэ одоо тулгын чулуу гэдэг энэ хөтөлбөр нь болохоор Unimix-ийн экосистем дотор нь болохоор Incat хөрөнгө оруулалтын банк, за Visa-гийн харьяар энэ Currency Cloud системийн дэмжлэгтэйгээр ажиллаж байгаа юм байна. Хэрэглэгчдийн хөрөнгийг аюулгүй хадгалах, хяналттай удирдах, за мөн тогтвортой өгөөж буй болох стратегийн ийм үндсэн ийм хөтөлбөр байх нэ. За энэ тулгын чулуу гэдэг нь одоо яг энэ компани одоо Unimix энэ компани яг үндсэн тулж ажилдаг одоо үндсэн секторуудын тухай. За тэр нь болохоор нөгөө Cat банк, за тэгээд тэр Visa компани харьяанд байдаг Currency Cloud гэдэг систем бас л одоо банкны шахуу үйл ажиллагаа явуулдаг ийм хоёр компанид одоо тогтвортой үйл ажиллагаа явуулах стратегийн үндсээ болгодог л гэж тайлбарласан байна. За энэ нь болохоор одоо яг энэ саяын энэ тулгын чулуу гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд ажилтгийг ийм програм бахан. За тогтвортой өсөлт ба өгөөжийн програм гэж байна. Энэхүү програм нь статистиктэй өгөөжийн өсөлтийг систем бөгөөд экосистем оролцогчид урт хугацааны тогтвортой ашиг бий болгоход чиглэдэг гэж байна. За гол онцлог нь болохоор тод баталгаатай платформ стандарт дээр ажилладаг. За хэрэглэгчдээ өгөөжийн үйл явц хөрөнгөний хөдөлгөөнийг бүрэн харагдах, хянагдах байдлаар харуулна. За програм нь хөрөнгөний зохицуулалт удирдлагын бүрэн нийцсэн механизмуудтай бөгөөд санхүүгийн найдвартай байдал болон хууль ёсны баталгааг хангадаг гэж байна. За өсөлт ба ихтгэлцэл нь болохоор хөрөнгөний үнцэн тогтвортой өсдөг. Энэ нь урт хугацааны өгөөжийн потенциалыг олон дахин нэмэгдүүлэх боломжтой. За ихтгэл онцон дээр суурилсан өсөлтийг дэмждэг. За энэ систем хэрэглэгчид ихтгэл төрөөцгүүл найдвартай ашигтай одоо орчин бий болгож өгдөг. За тэгэхээр энэ хөтөлбөр нь бол Unimix-ийн за үндсэн хөтөлбөрүүдийн нэг, тэгээ хэрэглэгчдэд ил тод тогтвортой өгөөж болон урт хугацааны хөрөнгө өсөлтийн боломжийг олдог ийм дижитал санхүүгийн шийдэл байх нэ. За энэ хөрөнгө оруулснаар та одоо ямар ашиг болж авах юм бэ? Одоо түрүүн хэлсэн одоо хөрөнгө оруулалт буюу хадгалалтын одоо хөрөнгө оруулж явах те одоо стейк тухайн токеныг худалдаж аваад тэгээд хадгаламж хийснээрээ таанд ямар өгөөж өгөх юм бэ гэсэн энэ л схем нь харагдчихээн. За хамгийн бага нь $100 эхлээд за $100 та $100 Unix coin-ыг тухайн үеийнх нь ханшаар худалдаж аваад хадгалах юм бол 30 өдөр хадгалах юм байна. Ингээд 30 өдөртөө 12% буюу за жил болгон сар болгон ингээд цааш нь сунгаад яваад ажиллах юм бол жилийн $144 ашиг авах нэ гэсэн үг. За $100 ч ер нь бол $1440 болно л гэсэн үг. За $1000-оос дээш хадгалах юм бол одоо сарын 15% буюу жилийн 180% өсөлт өгөх юм байна. За $1000 хадгалалтаа хамгийн багадаа 90 хоногоор хадгалах юм байна. Тэгээд одоо 90 хоногоор нь сунгаад яваад иж болно гэсэн үг. За $3000-оос дээш бол 180 хоногоор буюу хагас жилээр хадгална. Сарын өгөөж нь бол 19%, жилийн өгөөж нь 228% байх нь. За $5000-оос дээш одоо $5000-оос дээш одоо мөнгөөр Unix токен худалдаж аваад хадгалах юм бол та жилийн хугацаанд хадгалах юм байна. Сарын өгөөж нь 25% юм байна. За жилийн өгөөж бол 300% байх нэ. За тэгээд хамгийн гол нь яг энэ дээр миний харж байгаа юм бол $5000 одоо токен аваад хадгалчих нь өдөр тутамд одоо энийх ашиг буюу жилийн сарын хугацаар нь бол 25% ашиг авчна.
За ингээд бодохоор нөгөө гарч байгаа өгөөж маань болохоор $5,000 болоод $15,000 болоо гараад ирж байгаа. Тэр нь үндсэн хийсэн $5,000 авсан Unix coin маань одоо бас гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол үндсэн мөнгөтэйг нэг 4 дахин нэмэгдэж ийн л гэсэн үг л дээ. Ашиг нь 3 дахин баггүй юу? 300% буюу 3 дахин одоо $15,000 токны урамшуул авна гэсэн үг жилийн хугацаанд бид. Тэгээ үндсэн токен байна. За тэгээ үндсэн токен маань бас үн өсөх магадлалтай. За тэрийг цөмөр одоо энэ дээрээс харъя. За энэ бол урамшуул системийн тухай байна. За эдрийг бол дараа өөр видеого та бүхэнд танилцуулъя. За энэ 25 оны 6 сард 18 центээр гарсан юм байна. За тэгээд одоо бол 26 оны 12 сард өгч чинь. За энэ 11 сар явж чинь. Тэгэхээр 0.29 цент гээд за өнөглөө харахад бол нэг 26.7 цент харагдаж илээ. За ингэж өсөө. За би одоо ингээд 26 центээр одоо токен аваа хадгалцлаа гэж бодоход одоо 26 оны 11 сар за 12 сар гэхэд $1 төлнө гэсэн юм багцаатай байгаа байхгүй. $1 төгрнө гэсэн юм одоо ерөнхийдөө энэ компанийн гаргасан энэ өсөлт. За тэгээ 28% 5 сар гэхэд бол энэ $3 төгрнө гэсэн ерөнхий юм төлөвлөлттэй. За бодвол энэ нөгөө хэрэглэгчдийнхээ платформын хөгжлийг дээр тулгуурлаж ийм тооцоо хийсэн байх. За тэгэхээр энэ дээр хадгалагдсан $5,000 авсан одоо Unix coin маань одоо 26 центээр авчнаа гэж бодохоор за $5,000-ыг хуваахна. За 0.26 за ийм харагдчихсан өнөөдөр. Тэгэхээр одоо 18,726 ширхэг Unix coin авах нэ. За энээсээ болоод өдөр болгондоо буюу одоо сардаа 25% өгөөж бол аваа явчихна. За үржих нь одоо 25% бодоод үзье. 25% тэнцүү гэхээр өдөр бишээ сард одоо 4,681 одоо Unix токен авах нэ гэсэн. За тэгээд үндсэн энэ 18,726 токен чинь 18,726 токен чинь одоо нэг жилийн дараа $1 өрцөн байх юм бол нөгөөх маань 18,726 одоо доллар болчихно гэсэн үг байхгүй. Анхны үндсэн $5,000 чинь. Тэгээ нэг хуваалта хуваах нь 5,000 хуваагаад үзэхээр үндсэн мөнгө чинь 3.7 өсгөнэ гэсэн үг. Тэгэхээр үндсэн мөнгө чинь 3.7. За тэгээд дээр нь токны урамшууллыг авчнаа гэхээр ч бас овоо ашигтай харагдаж байна. За энэ дээрээс харахад за энд бас гол миний өөрийн бас итгээд ингээд сонирхоод байгаа зүйл бол энэ нэг токных нь хөгжил одоо яг л шинэ үеийн одоо платформ одоо бид нар бол Facebook, TikTok, Instagram гэдэг олон ийм сошиал платформуд хэрэглэдэг. За энэтэй л адилхан ийм сошиал платформ. За гэхдээ яг давуу тал нь одоо бас л одоо крипто валют буюу тэнд оролцож байгаа хүмүүс нь тодорхой хэмжээний ашиг олох. За цаашлаад мэдээж энэ компани Unix-г гаргасан токеноо мэдээж хүмүүсийн хэрэглээ болгож одоо үн цэнтэй болгох ийм л зорилготой байгаа болов уу гэж харагдаж байна. Тэгээд за миний хувьд бол ямар ч байсан өнгөрсөн хавраас хойш энэ аппликейшн суулгаад ерөнхийдөө сонирхоод харж ирсэн. За тэгээд ер нь бол энэ цаашдаа бас нэлийн явах ирээдүйтэй компани байна гэж сонирхоод тэгээд та бүхэнд бас энэ компани тухай энэ мэдээллийг хүргэж байгаа шүү. За энэ хэсэг дээр юу гэсэн байна вэ гэдгийг цөмөрөө харъя.
ер нь бол тэгээд одоо бид нар энэ токен одоо хүмүүс ингэдэг би сонирхдаггүй надад сонирхгүй одоо би сонирхгүй гэдэг би яг зарим нь бол жоохон гайхдаг л да. Яагаад тэгэхээр боломж гэдэг одоо ялангуяа манай энэ нийгэмд бол нөгөө бид нар чинь ер нь бол цаг хугацаатай орон зайтай бүхэл юмтай ингээ уралдаж одоо өөрийгөө бүтээж амьдарч байна шүү дээ. Тэгээ энэ орн чинь ингээ боломж байхад нь би болно би одоо тий сонирхдаггүй ч гэдэг юм уу итгэдэггүй ч гэдэг юм уу. Тэгээ ер нь тэгээд ямарваа нэгэн боломж гэдэг бол тухайн хүний итгэх эс итгэхээс үл шалтгаална. За мөн сонирхдаг сонирхдаггүйгээс шалтгаалгүйгээр хөгжил нь явдаг ийм л байгаад байгаа. Биткойныг ч гэсэн анх гарч ирэл одоо ямар үнэтэй харж яхад анх үнгүй дарагдал тэгэл итгэн цент багтал хүмүүс худлаа гэжсэн хэзээ $100,000 өгдөг надад ч гэсэн шал худлаа л гэжсэн. Өнөөдөр $100,000 үнэтэй явж байна. За энэ цаашдаа одоо хэд ч хүрэхийг гэлэхгүй худлаа гэж байгаа хүмүүс тэгэл хос оцроод явна. Одоо тэгээд тэрийг бол одоо хэлж мэдэх юм аа. За тэгээ өөрөөсөө энэ бол ямар нэгэн таныг ятгсан асуудал биш. Би өөрийнхөө хөвөний тухайд өөрийгөө үзэж харсан дуулсан одоо юм ийг л та бүхэн сонирхолж байгаа хэрэг шүү. За Unimix-ийн системийн оролцогч бүр тасралтгүй орлого олох боломжтой гэж байна. Unimix платформд хамтран ажиллах за орлогын шинэ төвшөнд хүрэх алхам болдгоо. Энэхүү хамтын ажиллагаа нь өндөр орлого олох боломжийг нээж ашиг өсгөхийн зэрэгцээ олон төвшин урамшууллын автомат системийг бий болгодог гэж байна. За автомат шагналын бүтцэд нь хэрэглэгчдийн өсөлтийг дэмжих, орон төвийн холбоог хөгжүүлэх, тогтвортой нийгэмлэгийг бүрдүүлэх юм байна. Unimix-ийн зорилго нь ашигын тогтвортой өсөлт, үнцний нэмэгдэл, хөгжлийн урт хугацааны замыг бий болгох юмаа гэсэн юм за ерөнхий тайлбартай байх нэ. За ер нь бол яг цаашдаа хамтарсан юм одоо нийгэмлэгийг бүтээнэ л гэсэн юм л утгатай. За энэ нөгөө яг одоо ер нь нөгөө аппликейт бүү одоо програм бүү одоо буюу хүн урах линкгүй сайт линкгүй одоо төсөл гэж баг байхаа болсон. За баг тийм л одоо хөтөлбөрөөр явж байгаа. Тэгээ тийм урамшууллын юм систем юм лээ. За тэгээ энийг бол дараа нь яг сонирхсан хүмүүстээ тусгайчлан хичээл болгож орё гэж бодож байна. За энэ одоо за энийг хэлээд одоо энэ хичээлээ энэ видеогоо дүүргэж да. За Unimix-ийн зохион байгуулалтын механизм гэдэг за эрэлт нийлүүлэлтийн бүтцийг оновчтой болгох эрх зүйн загварыг бий болгож байна. Unimix нь олон түвшний механизмыг нэвтрүүлж эрүүл эдийн засгийн холбоо үүсгэдэг гэж байна. За үндсэн зарчмууд нь болохоор Unimix экосистем доторх худалдааны бүх ажиллагаа нь энэ механизмд хамаарна. Гүйлгээ бүрээс тодорхой хэмжээний шимтгэл авдаггүй. Энэ шимтгэлийн 5%-ийг Unix токены буцаан худалдан авалт ба шатлалтанд зориулдаг гэж байна. Үүнээс 2.5%-ийг зах зээлийг дэмжих, үн тогтвортой өсгөд хангах зориулагдтай. За энэ Unilive аппликейшнийг надад анх танилцуулсан хүүхэд бол Live гэдэг мөнгө олж болдгоо гэж анх надад танилцуулсан. Тэгээд тэр нь тэгсэн чи яаж мөнгө олдг юм бэ гэхээр одоо энэ Live хийгээд тодорхой одоо болцол биелүүлээд одоо ирэх авсан хүмүүс нөгөө хадгаламжинд хийсэн койныхоо 5%-ийг одоо тэр хүмүүст өгдөг юм билээ. Гэтэ 5% бүтнээр очтгүй 2.5% нь одоо шатаагдаад 2.5% нь тухайн тэр лайв хийж байгаа хүнд очдог гэсэн үг л дээ. Жишээлбэл би 100 Unix токен одоо хадгаламжийнхаа ашигаас одоо ингээ өөртөө бүр бүлэн мөнгө болгож авъя гэвэл 5% төлөх ёстой. 5 Unix биш ээ 5% Unix өгөх ёстой. За 100 Unix-ээс бол 5 Unix өгнө гэсэн үг. За тэр 5 Unix-аа бол одоо жишээлбэл доржоо чимгээ ч юм одоо лайв хийж байгаа. Лайв ирэх авцсан тэр одтой хүмүүст өгөх ёстой. За тэгээ өгөхөнгүүт 2.5 Unix нь тэр хүнд очино. За 2.5% шатаагд юм билээ. Тэгэхээр та үнэхээр олон дагагчтай ер нь урд нь ийм платформ буюу сошиал платформ хөгжүүлээд одоо олон дагагчтай болж исэн хүмүүсийн нэгтгэл бий болгож исэн ийм туршлагатай бол та одоо шинэ одоо платформ дээр ахаад өөрийнхөө группийг үүсгээд олон дагагчтай болоод хүмүүст хэрэгтэй зүйлийг одоо санал болгоод лайв хийгээд
Тэгээд бас хажуугаар нь давхар одоо шууд одоо хүмүүсээс дэмжлэг авч орлого олох боломжтой юм байна. За тэгээд өнөөдрийнхөө энэ танилцуулгыг ингээд үргэе. Тэгээд надтай хамтаа байсан та бүхэнд ялалаа. Тэгээд боломж бол дандаа байнга бидний хажууд бас байгаад байдгүй. За энэ экосистемийнх нь одоо бүтэц бүрэлдэхүүнийг энэ дээр харуулсан байна. За энэ дээр бол маш олон юмнууд харагдаж штэ тий. За спот арилжаа байх юм байна. Дэлхийн төлбөрийн сүлжээ. За тэгээ стейкинж буюу одоо хадгаламжийн бүтээгдэхүүнүүд. За төслийн эхлэл тавих платформуд, хийттэвч байх нь төслийн буказ, зохицуултын нийслэлийн дэмжлэг, Unique Mix, блокчейн, за Unitex гэдэг цэцэрлэгдсэн арилжааны платформ одоо ингээд 11 сарын 30-нд өөрийнхөө платформ нөгөө арилжааны платформыг гаргах гэж байгаа юм байлээ. Биржээ нээх гэж байгаа юм байлээ. За тэгээ юу карт гарна гэж байна. За веб 3 даалгаврын системийн дотоод худалдааны төв. За тэгээ шоп моп дэлгүүр мэлгүүртэй болно гэж бас яригдчихжээ. Фонд сан за тэгээд нэлийн олон хөгжүүлэлт хийнэ л гэж одоо энэ дэр пүүчс арилжаатай болох юм байна. За пиат төлбөрийн гарц одоо нөгөө пиат буюу одоо бидний хэрэгэлдэг доллар еврог үндсэн одоо мөнгнүүд бас орж ирнэ гэсэн юм байна. За ингээд надтай хамт байсан та бүхэндээ ялалаа талархлаа. За ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.